Тэмэрлэг шүүгэг хэлье. За энэ маш чухал хуулийг оруулж ирсэн байна. Монгол улс ногоон хөгжлийнхаа бодлогыг баталсан. Тэрний гол концепцийнх нэг нь бол энэ сэргээгт эрчим хүчийг 20 он 30 он хүртэл суурилагдсан хүчин чадлын дээшлүүлэх, эрчим хүчний үр ашгийг нийт үр ашгийг дээшлүүлэх ингээ бүр тодорхой зорилтуудтай байгаа. Тэгээ энэ зорилтуудыг хэрэгжүүлэх бараг л анхныг илж хийж болохоор урагшаа харсан. Тэгээд орчин үеийн энэ сэргээгт эрчим хүч энэ ногоон тарифын бодлогыг оруулж ирсэн ийм их шинэлэг хууль болсон гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулийг бол маш их сайн дэмжинэ. Ялангуяа тэр ногоон тарифын хувьд бол энэ бол өнгөний асуудал биш. Энэ бол бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн бодлогын асуудал. Дөнгөж төрөөхөн бид дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа орц, түүний дотор энэ эрчим хүч, ус, материал гэдгийн энэ хэмнэлтийг үр ашгийг дээшлүүлэх талаар заалт баталсан. Тэрний үзэл санаатайч бас ижилхэн тэрнтэй зохицож явж байгаа ийм маш чухал хуулийг оруулж ирсэн манай гишүүд мөн энэ холбогд засгийн газар та бүхэнд бол талархал илэрхийлэх зүйтэй гэж бодож байна. Зөвхөн бодох биш илэрхийлж байна. Ингээд энэ хуулийг дэмжинэ. Тэг би боловсруулалтын дарбас ийм бодлого. За дараагийн асуудал оръё. Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын чанарын шинжил төслийн санхүүжилтийн хэлцээрийн төслийг зөвшөлдөх асуудлыг хэлцгээе. За Дэмэрлэг шүүн асууя. За би нэгдүгээр компонент бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах гэдэг. Тэгээ багангийн хүүхдүүдэд биднээс хүүхдээ байгалийн ухаан, их хэл, математикийн хичээлийн гэдэг ингээд нэг юм тэргүүлэх 3 чиглэл тавьчихсан юм шиг байна л да. Тэгээ би яг их хэлийг бол ойлгож байна. Байгалийн ухааныг бол би математик гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Яагаад би хүүхдээ эсвэл зээгээ математикийн сэтгэлгээг би онцгой анхаарах хэрэгтэй. Математикийн сэтгэлгээ гэж юу юм? Энэ хүний төлөвшөх процессд нь яаж нөлөөлдөг юм? Математикийн сэтгэлгээ өндөр сайн хүүхдүүд бол сайн хүн болчдөг юм. Бид бол энэ сургалтаар чинь хүмүүсийг сайн хүн болгох хэрэгтэй шүү дээ. Сайн хүн л болгох гэдэг. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь энэ. Хоёрдугаарт орчин үеийн хүүхдүүдийг харахад ер нь ингээд судалгаа энэ төр харахад хүүхдүүдэд энэ бидний амьдарч байгаа орчны талаар ойлголт бол маш гажуудсан байт юм бэл. Би энийг бүр нэг хэдэн жилийн өмнө нэг ангийн хүүхдүүдтэй ярилцж яхад бага ангийн хүүхдүүд мэдсэн л дээ. Тэгэхээр хүүхдэд энэ бидний сонгож авсан нийгмийн тухай тайлбарладаг, тухайлбал хялбаршуулсан эдийн засгийн ойлголтууд өгдөг. Тэгээ бид ямар зам руу явах гэдэг гээд Монгол улсын сонгоод авцсан 2040-50 гэдээ ярьж байгаа. Энэ дээр ч нэг доктортой хөгжил гэж нэг юм яриад байгаа. Өөрөөр хэлбэл байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн энэ асуудлыг хүүхэд бага наснда, бага ангид байхдаа мэддэг. Энэ чиглэлийн боловсрол их дутагддаг юм. Тэр хялбаршуулсан эдийн засгийн ойлголтоос гадна хоёрдугаарх нь. Гуравдугаарх нь энэ бага ангид нь ер нь амьдрах ухааныхын дадлыг суулгах талаар. Өөрөөр хэлбэл энэ ихний компаниуд дээр энэ гурвыг тэргүүлэх чиглэл болголгүйгээр нэг иймэрхүү зүйлүүдийг оруулж болох уу гэсэн нэг юм бас нэг асуудал байна. Тэгээд энэнийг бас нэг ерөнхий том явдал нь хүүхдийн хөгжлийн төлөвшлийг хангах чиглэлээр боловсрол олгох гэж. Өөрөөр хэлбэл одоо ч хүүхдийг биднээс ингээд сургуульд нь орхичиж шít. Гэтэл нөгөө хүүхдийн хөгжил маань төлөвшил талаас их дутуу байдаг. Бусад улс орнуудын ялангуяа биднээс нөгөө боловсрол сайтай гэдэг улс орнуудын хүүхдүүдтэй харьцуулахад Монголын хүүхдүүдийн энэ хөгжил талын төлөвшил нь их дутуу харагддаг. Энэ талаас нь бодож энэ сайн туршлага, сайн кейсүүдийг оруулах,
ийм одоо бас багш нарын сайн бэлдэх нэг ийм зүйлийг бас оруулж болох уу гэсэн ийм асуулт. Дээр нийт нь 30 сая доллароос 3 саяын одоо жишээлбэл энэ нэг олон улсын энэ байгууллага дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацтай бол их зөөлхөн хилцээр хийж болдог энэ байгууллага. Тийм учраас тэр 3 сая долларын боловсролын хуулинд байгаа тэр сан байдаг шиг санагдаж байна. Боловсролыг дэмжих санд энэ revolving буюу одоо эргэж ашиглагдах боловсролын хөгжилтийн нэмэх тийм байдлаар ийм саналуу бас оруулах тийм асуудлыг энэ олон улсын хөгжлийн ассоциацтай ярьж тохирч болох уу? Эцэст нь энэ хүүхдийн одоо яг өнөөдрийн Монголын хүүхдүүдийн асуудал дээр хүүхдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийнх нь боловсрол, өөрсдийнх нь бол өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хайрладаг, мэддэг, анхан шатны ойлголт байна. Ядахтай шүдээ зөв угаадаг, ингэснээр шүд нь өвддөг. Одоо манай энэ судалгаагаар бол хүүхдүүдийн шүдний өвчлөл асар хүндэр биш. Тэгэхээр энэ талаас нь бодож эрүүл мэндийн боловсрол олгох хүүхдүүдэд бага ангийн хүүхдүүд энэ талыг оруулж санал уу? За Антомир сайд хариулъя. Ер нь бол үндсэндээ хүний тархины хөгжил бол 8 үндсэн чиглэлд явагддаг юм байна л да. Бодох, ойлгох, харах, сонсох, илэрхийлэх, хөдөлгөөний гэх мэт 8 үндсэн талбарт хөгжил явагддаг. Энэ 8 үндсэн талбарын хөгжлийг зэрэг тэтгэх төрөл бүрийн дасгалууд байна. Энэ дасгалуудын хамгийн түгээмэл нь математик юм байна л да. Математикт бодож байгаа тоо болгон асуудлыг ойлгох, гаргалгаа гаргах, арга замыг тодорхойлох, дээр нь сэтгэн бодох. Энэ математикийн өөрийнх нь даалгавар гүйцэтгэж байхдаа хүний тархинд болдог хөгжил нь бусад хөгжлөд тэтгэжээдэг хамгийн хэлбэрхэн аргачлал учраас математик дээр суурилаад дараагийн шинжлэх ухаанууд нь ороо явдаг ийм л төвхтэй юм билээ л дээ. Харамсалтай нь бид бол математикийн тэр гайхамшигтай давуу талуудыг ашиглахгүйгээр цөөхөн хүрээнд даалгаврын сантаа цөөхөн хүрээнд бодлого боддог, нэгвэр хэлбэл амьдралд математик яаж хэрэглэгддэг вэ гэдгийг хэлж өгөхгүй явсаар байгаад математик дургүй хүмүүс гардаг, математикаа хэрэгжилж мэддэг. Нөгөөх нь хүний хөгжлөө тэтгэх одоо суур болж чадахгүйгээр үлддэг ийм зүйл байна. Тийм учраас бол бид нар энэ математикийн сургалтын хэрэглэгдэхүүнээ шинжилээ, арга замаа шинжилээ, арга зүгээ шинжилээ, илүү хэрэглээ тал дээр таны хэлж байгаа эдийн засгийн мэдлэг олгох, эрүүл мэндийн мэдлэг олгох, тэр амьдрах ухаанд сургах энэ болгон дээр бид нар математикийг ашиглаж болохоор байгаа юм. Одоо бид нар та хэрвээ энэ бага боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд дээр яваад очих юм бол яг таны хэлдгээр хүүхдийн хөгжилд л анхаарч байгаа. Хамгийн чухал нь хөгжил. Бид бол мэддэг байхаас гадна нөгөө чадварууд дээр суурилж өрсөлдөх чадвартай хүн гаргаж ирж энэ дэлхийн улс орнууд яваад байна. Тийм учраас бол тэр унших чадвар, бодох чадвар, сэтгэн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, одоо өөртөө итгэлтэй байдалч гэдэг юм уу. Энэ үндсэн чадварын үзүүлэлтүүдийг гаргаж ирэхэд бол эхний үзүүлэлтүүдээ гаргаад ирсэн энийгээ дахин хөгжүүлэх, дахиад дараагийн шатанд хүрэхэд бол гарцаа байхгүй бидэнд ийм цогц үйл ажиллагаа хэрэгтэй. Тэгээд бид бол Дэмэрлэг гишүүний энх амгалан гишүүний саналыг аваад цаашаа ажиллаа хийгээд явна гэсэн бодолтой. За Дэмэрлэг гишүүн тодруулъя. Энэ нөгөө математикийн тэр юу ач холбогдлыг бол их сайн ойлгоод байна л да. Гэхдээ нөгөө эцэгчүүдийн дунд нэг юм буруу ойлголт байдаг байхгүй. Тэдний хүүхэд математикт аягүй мундаг учраас мундаг хүүхэд. Манай хүүхэд яах вэ? Дунд авдаг учраас энэ яах вэ гэсэн ийм математикийг энэ хүний амьдралыг хүүхдийн төлөвшөх, хүн болох, тэрний дотор энэ нийгэмд хэрэгтэй өрсөлдөх чадвартай хүн болох юм гол шалгуурыг их буруугаар ойлгодог нийгмийн нэг юм ойлголт байна л да. Энийг математик хэрэгтэй. Гэхдээ хүн болох нь бас хэрэгтэй. Сэтгэн бодох ур чадвах хэрэгтэй. Гэхдээ хүнд хандах хандлага, байгальд хандах хандлага илүү чухал гэдгийг л энэ талаас нь би хэлээд байгаа юм л.